зарим нэг хүмүүс хайр мэдээ бичижсэн мессеж андуурч чадах юм. Анаа. За өөрөө өөртөө хийж байгаа санаандгүй болзоо. Би нөгөө тасглаа ажиллаа тавьж тасглаа хийчээд автобусанда амжиг байхгүй юу? Яг намайг ингээд автобусанда очихын бодол дээр очиход 3 секундтэй багт ингээд автобус ингээд явсан. Тэгээд тэгэнгүүт ингээс яг автобусны бодлын хажуу талд нэг амар хөөрхөн бүргэрний газар байдаг. Тэр бүргэрний газар ороод амар үлсүүд тэгээд chicken lettuce wrap тэр бүргэр хараад дандаа нөгөө талахгүй ингээд lettuce-ээр ороод болоод бичдэг байхгүй юу? Тэгэхээр амар ихэд амар ийм холбож идэх сочина. Тэгээд энэ видеог болохоор эдитлэхгүй шууд ингээ яриад оруулнаа. Тэгээд би уг нь Amazon-аас микрофон авмаар байгаа. Тэгэх юм бол ингээд гадны дуу тусгаарлаа миний дуу илүү тод сонсогдно. Гэхдээ би уг нь авсан байсан өөртөө. Ийм хоёр микрофонтой нэг оролцтой Bluetooth яриад гэсэн чинь хоёулын хайцсан. Амар хэцүү хайчаар юм байлээ. Тэгээд одоо дараагийнхаа хэрхэн хайхгүй байх вэ гэж айгүй их бодож төлөвлөж юм гэр мөртэй авъя гэж бодож байгаа. Oh, it looks so nice. Oh my god. Би ингээд хоол идэж дандаа хуц руугаа асгаж таад. Би үрэн дотроо чикний идмээр ахаа. Тэгэхлээр ногоог нь хэрэгтэй, ногоо хэрэгтэй учраас дэвэл мод махан дээр очихгүй байна. Тэсгүй. Ингээд чи дараа нь снэк болоо. Яасан ч том хийсэн. Хоолоо уучихсан чи уух юм юу ах вэ гэдэг байхгүй. Би угаас нэг алкогол уух юм чинь. Чиний хараа. Нэг усахгүй ч магадгүй гэж бодсон чинь. Усан тустай байсан байна. Би бол энэ газар өмнө орж ирж байсан усыг анзаараагүй байна. Асуултын ингээд дотороо заяа. Тэгээд захиалгаа болохоор яг нэг орж ирэхээс өмнө өгчөөд юу орж ирдэг болохоор амар бодлоготой л юм байна. Тэгээд усын шууд авсан бол болох байсан баг та. Тэгээд би lemonade авсан. Би lemonade амар дуртай. Тэгтээ сахаргүй бол. Мэтэ. Бага зэрэг сахтай шиг байна.
чикен л амар гоё юм. Ойр яг нэг шарсан юм тэмээ санагдаад. Гэтэ шарсан чикен энэ летестэй цогцохгүй байж магадгүй ч нөгөө нэг чикен амар хот болохоор зарим нэг хүмүүс хаймаар бичижсэн мессеж андуурч чадах юм. Анамена. Хара. Халанда орлоо хайраа. Би ямар хэлчих юм. Яг ингээд навч хатах хэвчтэй яагаад юм дэлбэрсэн байдаг байна. Өнөөдөр 5 дахь маргааш амралтын өдөр сайхан бол унтахгүй. Өглөө кино үзсэн. Миний ер нь ажлын өдрүүд маршрут нь өглөө ажилдаа ирээд ажлаад харангуудаа саглаа юм. Тэрнийхтэй ингээд хувцас солиочин орох хэвчтэй нийлээ бараг 2 цаг болчиход идэв. Тэгээд өглөө босоод ажил руугаа 30-40 минут явна. Орой бас тасгалаа хийгээд ажил руугаа дахиад 30-40 минут явна. Тэгээд ер нь очиод 1 цаг байвал байна. Тэр цагтаа тэгээд гэр орныхоо юмыг хийвэл хийн. Бас шүдээ угаа нүрээ цэвэрлэн, космосоод хүрхэн. Тэгэл 7 хоногийнхаа хэрвээ 1-р 2 дахь хаан бол 7 хоног идэх хоолоо, өдрийн хоолоо бэлдэн. Гэтэ тэрийг нэг л өдөр бэлчдэг л дээ. Залхуураа ч яхаа угаасаа амар өгдөө. Нөгөө жоохон нар нь чанахад угаасаа хэцүү. Тэгээд тийм өдрийн маршрут бол тийм юм байна. Яг ингээ бодоод үзэхэд заяа би ингээ өөр ямар нэгэн илүү цаг айгу багтаа очиж байгаа байхгүй. Тэгээд би яг ингээд хэрвээ дуртай юм хийж одоо кино үзэх юм тэрийг ингээ бүр хагасны сайн руу хойшлуулахгүйгээр хийх гэх юм бол тэг заавал тасгалынхаа рутинээр солих хэрэг болчиход байгаа байхгүй юу. Тэг ерөнхийдөө жоохон тэг дургу байсан. Анаа дүү сая ирээ ирсэн байхгүй юу. Тэгээд ажиллаа тарсныхаа дараа ингээд заавалч өдөрт нэг юм хийх гэж бит хоёр. Тэг айгу хоол идэж юу яасан болохоор бас тэр рутинээс айгу жоохон холдсон байна 14 хоногийн хугацаанд. Тэгээ эргээд ингээд яг өөрийнхөө ганцаараа амьдарч ирсэн рутин руугаа ороход айгу тийм жоохон хэцүү байна. Гэтэ яг ингээ майндсет хэрэгтэй л дээ. Би хэрвээ яг техникээ бодсон бол амар тэрэндээ тууштай хийж чаддаг болохоор яг майндсетэл л олчдаг. Та нар бас яг гэдэг ингээд зүгээр энгийн ойлгоход амархнаар хэлэх юм бол нөгөө яг шийдсэн гэдэг нь шүү дээ. Хэрвээ шийдсэн бол яг тэрийг тэгдэг. Тэр юм а хийдэг, тэрэндээ хүрдэг. Тэгээ би яг шийтгэл хэрэгтэй. Бодох бодлоо цогцолох хэрэгтэй. За миний тэгээд ганцаараа болсон ингээд дуслаа да. Дараа нь энд хүнтэй болцох болтгоо.